Ганжуури Амгалан 97 настай. Сургуулийн ширээнээс шууд Монгол улсын хилийг хамгаалахаар морцсон залуу багш. Дүрмгийлэгчдийн эсрэг тулалдаа нь баатарлаг гавья байгуулсан бөгөөд тэр үед дөнгөж 19 настай байжээ. Амгалангуй Алтан гадас одонгоор шагнагдсан хөдөө аж ахуй салбарын тэргүүний ажилтан цол хүртсэн. Тэрээр төрлөх говь алтай аймагта өнөөдөр амьд сэрүүн байгаа хоёр ахмад дайчдын нэг юм. Жинхэнэ супербаатрууд кинонд гардгүй. Тэд бидний дунд амьдарч байна. Та хэдэн жил амьдрахыг хүсэж байна вэ гэж? Тэгвэл цаг хугацаанд үгүй яах вэ? Таны хувьд хамгийн эрхэм хүн хэн байсан бэ? Хэнийг хүндэлж дээдэлж ирсэн бэ гэж байна. Тэгэл хүүхдүүдээ хоол хүндлээ яах юм бэ? Амьдралаас өөр юу авмаар байна аа? Юу хүсэж байна гэж байна. Юу хүсэж ирүүн сар явах вэ? Та дараагийн амьдралдаа хэнийг харахыг хүсэж байна вэ гэж асууж байна. Тэгэл хүүхдүүдээ харж явах. Та ямар нэгэн гадны улс оронд очихыг хүсэж байна уу? Ямар улсад очихыг хүсэж байна вэ гэж асууж байна. Хүсэж байсан юм аа. Өөрийнхөө харин тал байж байгаа. Миний ахлууд ерэн ажил төрөлтөд суманд хамгийн бага нь 13 та ихэлж ажилд орсон. Ажилдаа ернийхнийхээ нуурны юм ба ерөөсөө тийм л хүн байсан. Өнөөгийн залуучууд таны гавья зүтгэлийг давтаж чадах болов уу гэж асууж байна. Чадахгүй. Таны үеийнхэн одоогийн хүүхдүүдээс юугаараа давуу тал ялгаатай байсан бэ гэж асууж байна. Яах вэ? Ажил төрөл амьдралаараа ялгаатай байсан. За хүмүүс ер нь ад жаргалыг хэрхэн олох вэ? Та юу гэж бодож байна вэ гэж асууж байна. Яах вэ? Би байж сайн тийм зүйл тэгээд ад жаргалтай явах гэсэн үг. Амьдралдаа та юу хийх хэрэгтэй гэж үзэж байна вэ гэж асууж байна. Тэгээд янз бүрийн юм оролцох юм дөө. Таны амьдралд хамгийн чухал зүйл юу байваа гэж асууж байна. Яах вэ? Ажил төрлөө хөөцөлдөж яваад байдгүйс сайн байна. Та залуучуудад юу хэлж, юу хүсэхэр байна вэ гэж асууж байна. Залуучууд яах вэ? Сайхан ажиллаад ажил төрлөө сайн хийж тэгэл бодоо.